За юу яцхандаа залуучуудаа удаан уулзсангүй шүү. Өнөөдөр мань чин та нартай MLBB-гийн сүүлийн үеийн мэдээнүүд болон түүнтэй холбоотой ивентүүдийн талаар мэдээлэл хүрэхэд бэлэн болсон байна. Мөн та нарын асуугаад байдаг KOF болон Beyond the Clouds гиний хэрхэн хямд авах талаар ч гэсэн мөн хүргэх гэж байна. За тэгээ нэг олон юм яриад илгүй шууд эхлэе. За дараагийн шинэ сизний баатар болох Келия гэдэг баатар маань байна. Харж байгаачлан 20 дугаар скиллэрийг хүн онох юм бол дээшээ үлгэж авч шийддэг. Үлтэн ч гэсэн ялгаагүй бүр илүү өндөрт аваач шийддэг. Гэхдээ энэ скиллүүд нь зөвхөн нэг л хүнийг үлгэж авч шийддэг. Харин нэгдүгээр скиллэрээ газар зөхөж дэмэж өгдөг. Тэгээд ямар нэгэн скилл хийснийхаа дараа Alucard чигээ дааш хийдэг. Дайсныг зохихоор өөрийнхөө цусаа бас нөхдөг. Харин 20 дугаар скилл нь айгүй дайчгүйлтэй. Хүнээс бусад цэрэг юм уу моб эсвэл хан мөргөхөөрөө дээшээ агаарт хэдэн секунд жингүүдэнгээ ямар нэгэн газар руу өсөрч буудаг. Гэхдээ би тоглож байхдаа нэг юм анзаарлаа л да. Энэ баатар нэгдүгээр скиллийг хийгээд дайсныг цохих болгондоо ингээд амар гоё их тийм ASMR нэг гоё чимээ гаргаад их юм. Та нар нэг гоё сонсоод үзтээ. Хоёр сарын 21-нд X-Borg-ийн Elite Skin гарна. Үүнтэй залгуулад 2 сарын 28-нд Рамадан гэдэг ивент гарах болно. Харж байгаачлан Ruby-гийн 2 скин байгаа. Тэгээ энэхүү ивентийг бол нэг тайлбарлаад авах шаардлагагүй. Би өмнөх бичлэгэн дээрээ ч бас ярьж байсан. Тэгээд pre ивент учраас хүн болон авах боломжтой байна. Дараа нь 3 сарын 1-нд CC-гийн Starlight скин гарах болно. 3 сарын 3-нд Florian-ы Collector скин гарах болно. 3 сарын 10-нд Selena-гийн Zenith skin гарах болно. Энэ ивент дээр хямдхан авах арга оруулал яадаг юм бол та нарт тэгээд ямар санагдах нь үгүй комент хэсэгт бичээрэй. Edit-ийн MPL skin 3 сарын аль нэг өдөр нь гарах болно. 700 diamond-наас хямдраад бас 600 юм уу 500 diamond болж худалдаж авах боломжтой гарах юм байлээ. Belerik болон Leomord дээр epic skin гарах гэж байгаа. 3 сар юм уу 4 сард гарах болно. 899 diamond-аар шууд худалдаж авах боломжтой бөгөөд бас хэдэн diamond хямдрахал баг. 3 сард Alpha-гийн Legend Skin-ийн ивент гарахтайгаар холбогдуулан Granger болон Leslie-гийн Bounty Hunter ивент бас гарах юм шиг байна лээ. 3 сарын сүүлээр гарах байсан Naruto Collaboration ивент бараг хойшлогдож магадгүй болсон шүү. 3 сарын 19-нд Season 36 гарах үеэр Alucard Skin First Recharge Skin болох болно. Үүнийг та 100 diamond-аар худалдаж авах боломжтой. Matilda-гийн Lucky Flip ивент 3 юм уу 4 сард болох болно. Энэ ивентийг та нар бас мэдчихэж магадгүй мэдгүй хүмүүст нь гэвэл энэ 9 ширхэг картыг суглаад 3 ширхэг пазл унгаж чадах юм бол тэр 3 ширхэг пазлаараа та epic skin авах боломжтой. Харж байгаачлан карт эргүүлэх болонд diamond нь нэмэгдэх болно. Бас ч хөө азал мэдэндээ хөөрхий. 3 юм уу 4 сард hero event бас буцаж ирж байгаа юм байлээ. Эцэст нь хамгийн сайхан мэдээ нь 3 сарын 20-нд promo diamond маань эргэж ирж байгаа юм байна. Бас нэг болох ч байгаа апдейт нь UA-га ингэж баатраа сольж болдог болсон байлээ. Гэтэ хизээ гэдгийг нь мэдэхгүй. За эцэст нь Kovski авах хямд арга зааж өгье. Тэгээ нэг хямд арга гэдэг ахын чи юу юм бэ? Угаасаа ойлгомжтой л доо. 2 фейстэй. Тэгээд фейс тус болгоноос 16 токен буюу нийтдээ 32 токен өгөх болно. Тэгээ та нарын мэдэж байгаачлан Kovpo бол 40-50 даралтанд хэвжлэн ундаг. Хамгийн азтай хүн бол 30 даралтанд унгаана. Тэгээд хамгийн азгүй бол нэг 60 даралтанд унчин штэ. Тэгээд яаж хийж яагаад би бол та нарыг 40 даралт бол дараалах болно. Тэгээд 40 даралтанд скин ч унахгүй бол 50 дарахын тулд бараг 50,000 төгрөг илүү өрөхөөс өөр аргагүй болно. Угаасаа сонголт байхгүй цаанаас л юм байгаа. Бингод одоо Kovski-нүүдээс рандом орл нэг нь унана. Түүнээс сонгон монгон гэсэн юм байхгүй мэлээ шүү guys. Тэгээд 10 даралт тутамд epic skin унах болно. Prize pool дотор нь унах боломжтой ийм скинүүд байгаа. Хоёр сарын 22-нд нэг weekly diamond pass худалдаж аваад 3 сарын 1 хүртэл diamond-аа цуглуулад 3 сарын 1-нд нь нэг weekly diamond pass аваад 175 diamond-аар цэнэглэх болно. Тэгэд үнэгүй токенуудаараа дарчаад нэг даралт хийх болно. Маргааш нь дахиад нэг даралт хийгээд үнэгүй 2 токенороо дараад маргааш нь дахиад нэг удаа дарах болно. Ингээд 3 сарын 7 хүртэл diamond-аа хурааж явж байгаад 3 сарын 8-нд дахиад нэг weekly diamond pass болно 172 diamond-аар цэнэглээд
Дардагаараа нэг удаа дараад 14 тонктоор дараад 10 тэгээ 3 сарын 10 хүртэл нэг даралтууд хийгээ явчихна. Тэгээ 3 сарын 11, 12-нд дахиад нэг дарчихад 40 даралт болчих гэж байгаа. Тэгээд 40 даралтанд скин чинь унаагүй болоод 50 дарахаас бол өөр аргагүй болно. Маргааш шанс нь эхлүүлээд өдөр болгон хямдралаар нь ялцчгүй нэг даралт хийхээр өөр арга байхгүй. Өдөр болгон 112 даймн дээр ричарж хийхээс одоо өөр ямар ч арга алга guys. 3 сарын 12-нд нэг weekly dime pass аваад тэгээд энэ үеэр их өдрүүд дээр бүгдэн дээр нь өдөр болгон 112 даймн дээр ричарж хийж нэг дарах болно. Ингэснээр та 50 даралт хийх болно. Үндсэндээ ойролцоогоор та бол азтай бол 40 мянган төгрөг өрөх болно. Азгүй бол та 70-аас 90 мянган төгрөг өрөх юм байна. Дараа нь Beyond the Clouds-ийн хямдхан авах арга гэжтэй. Энэ ивентийн үнэгүй токеных нь ивент нь жаахан гацсан юм билээ л дээ. Ганцхан фейстэй, эцнээ 20 токентэй байсан үгүй юу? Ямар ч гэсэн мэдээллүүд нь амар нэг тийм тодорхой бус байгаад байгаа болохоор одоо ямар нэгэн арга зааж өгөх нь бол нэлээ эрсдэлтэй юм шиг санагдаад байна. Free token-ийн ивент нь 2 сарын 22-нд гарах юм билээ л дээ. Тэгэхээр тэр өдөр нь би харж байгаа тэгээд яхаа шидэд та нарт тэгээ бичлэг хийгээд юм уу пост тавиад хямдхан авах аргыг заагаад тавьчих. За тэгээд нэг иймэрхүү байна. Бичлэг таалагдсан болоо лайк болон subscribe заавалаарай. Баярлалаа. Манийхаа хөдөлмөрийг үнэлээд бас жаахан контентны мөнгө явуулвала баярлалаа штэ маань тий. За баяртай guys.